Энд ерөөхдөө энэ барилгын сэдвэд орос усны барилгын үнд нөлөөлж байгаа макро микро хүчин зүйл юу вэ? Тэгэнгүүтээ ер нь бол үнийн прогноз ямар байх вэ гэсэн 5 жилийн прогноз хийсэн баггүй. За тэгээд ерөөд болохоор энэ график болохоор 70 оноос хойш одоо үнийг харуулж байгаа юм л та. 70 онд бол одоо ийм байсан бол одоо тийм ээ. Мэдээлэл чинь монголчилж чаддаг шүү дээ. Тэгж болов яа. Тэгээд ингээл ер нь бол өссөн. Одоо эдгээр бол ингээд өсөлтүүдийг харуулж байгаа байхгүй тийм ээ. За тэгэнгүүтээ яг энэ 2004 онд нэлээд өсөлт явагдсан. За тэгэнгүүтээ 2010 оноос хойш ингээд огцон өссөн байхгүй юу. Одоо энэ дэр бол яг 2007 оны үед байна. Ер нь бол тип peak price нь байсан тийм ээ. 16 За тэгж байгаа ерөөсөл гинт онцсон байхгүй юу. 17 18 онд гинт онцсон байхгүй юу. Ерөнхийдөө болохоор нийт дүнгээр энд 17% борлолт байна. Энд нь нэг өвч 20% борлолт байна. Энд нь нэг хэд байна. Бас нэг 7 мөл байсан байна. Нийт ерөөс нь хотуудын хөөс явж байгаа 17 онд чинь яг нөгөө гадаад иргэн аритуудын хөрөнгө 2 жилийн хугацаанд ер нь баг 40%-аар унчиж байгаа байхгүй юу. Тийм. Айгуурцад 10 биллион оруулж ирэх гэж байгаа. Тэгээ ер нь катл болчих шиг. Тий. Тэгээ ерөөхдөө энэ барилгын салбарчин ерөө дотоодын нийт бүтээгдэхүүн 13-ыг нийцэлдэг 1.3 Австрали иргэн энэ салбарт ажилладаг байхгүй юу. Тэгээ ер нь бол энэ одоо ер нь бол том салбар л да. Тэгэхээр энэ дээр ерөөс үнийг сонирхгүй байхын аргагүй л гэдэг юм л та. Ерөөхдөө болохоор за тэгээд би нөгөө нэг ерөөхдөө ийм судалгаа хийгээ тийм ээ ерөөхдөө яаж үнд юу нөлөөлдөг вэ гэдэг яасан. 25-аас 28 он дахиад бүр одоо байгаагаас 2 дахин өснө гэсэн мэлээ тий. За тэгэнгүүтээ би нөгөө гол хийсэн нь удаа юу. Би нэг 2 3 анализ хийсэн. Ерөөхдөө болохоор нэг статистик анализууд баг хийсэн байхгүй юу. Ерөөхдөө ийм одоо үнийг прогнозлохын тулд ийм 3 янзын одоо ийм статистик аргаар прогноз хийж утсан. За үүнд ийм макро ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ гэх тийм ээ. Энд яг нөлөөлдөг юм уу нөлөөлдөг юм уу гэдгээр баталчлаа юм л да. Статистикаар эдний мэдгээр нөгөө нэг одоо нэг инфляц энэ төр гэл байгаа шүү дээ тийм ээ. За тэгвэл микро одоо хүчин ямар хүчин зүйлийг орос улсны нөлөөлт юм бэ гэдэг ийм 3 янзын шинжилгээ хийсэн байхгүй юу. Эдгээр нэг бүгд статистикийн одоо аргууд байгаа юм л да. За тэгэхээр энэ дээр одоо макро түвшинд за би эднийг авчирсан одоо GDP, инфляц, mortgage, home income, unemployment эдгээр ер нь яаж нөлөөлж байгааг ингээд за харж байгаа. За микро түвшинд тэгвэл энэ бас нэг ийм бас нэг арга байгаа. Энэ болохоор hedonic regression гэдэг нэг тийм econometric-ийн тийм арга байхгүй юу. Энэ дэр болохоор ийм функцуудыг авч үзсэн юм нэлээ. За орос улсны метрик хавдраад тийм ээ. За тэгээд төвөөсөө хэрэг хол байрлалтай, интерестээс хэрэг одоо байрлалтай тийм ээ. За тэгээд энэ retail shop-одоос хэр холын ойр дотны хэр safety биш үү, A зонд байрладгүй. Арн клиф дэлхийн хамгийн аюултай дүүргийн дээрээсээ дүүрэх тавьчихсан гэсэн. Тийм үү. За тэгээд гих мэдчлээ ингээд ийм одоо 8 9 функцийг авч үздэг. Монгол банкаас ингэж хийдэг юм билээ л. Би Монгол банкны юугаас Монголын зохицол дээр бас ингэж хийж байгаа гэсэн. Яг ингэ хийсэн байсан. Би энэ судалгааг Монгол банкны тайлбарт авчихсан. Байдаг тэнд байдгүй гоё үйл хөдлөлийн юмнуудыг бас танилцуулах гэсэн тийм харин. Тэгэнгүүтээ за эхний шинжилгээ нь энэ байгаа байхгүй. Ерөөдөө болохоор нөгөө төрөө харуулсан график нь энэ байгаа. За тэгээд ингээ 3 янзаар ингээ 3 байгааз. За ингээд хараад үзэхээр эхний энэ Хоц метод гэдэг энэ аргаар болохоор ерөөдөө орос улсны юу ийм өсөлттэй байх юм байна. За дараагийнх нь болохоор ийм өсөлттэй, дараагийнх нь болохоор ийм өсөлттэй байх юм байна гэж ингээд байгаа байхгүй. Ерөөдөө болохоор энэ дээр яаж нэхэр тэр 500 мянган бээр 13% өсөлттэй гэхээр одоо барыг 50 эдэн мянга 60 мянгаар өсөө явах нь шүү дээ. Тийм. Тэгээ ерөөдөө болохоор эндээс харахаар ингээд ерөөдөө тогтмол өсөлт бий болох гэдэг. Нөгөө нэг том өсөлтөд байхгүй бага ерөөдөө ийм өсөлт бий болох гэдэг нэг байгаа байхгүй. Тэгээд энэ хамгийн энэ ерөөдөө л дөхөө тийм юу гарсан. Яг тэгэхээр дараа 30 эдэн хувиар гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нэлээд тийм алдаа хамгийн багтаагаар тэгээд компани нэмэх юм шүү. Одоо жишээ нь 3.8 өсчлөө гэхэд эх жил тэр өсөн дүн дээрээ дахиад өсөх юм уу? Өмнө нь анх байсан дүнгээсээ өсөх юм уу? Одоо энэ чинь бараг 6 энэ юу нэг анхны үнээс байхгүй. Яг тэр өштэй энэ нөгөө нэг энэ тавьсан байгаа энэ үн дээр үедээ суурлаа гарчиж байгаа юм л та. Одоо ерөөхдөө энэ дээр суулж гарч байгаа байхгүй. Тэгэхээр энд тавигдсан үнэндээсээ энэ одоо өсөлтүүд маань ингэж одоо гарч байгаа гэсэн үг л дээ. Нэг ухаантай асууж байгаа гэхээр далгуулахгүй. За тэгээд энэ дээр болохоор нөгөө нэг би макро хүчин зүйлүүд нь юу нөлөөлд юм уу гэдэг би яг миний нөгөө яг тайлан дээр бол аягүй дэлгэрэнгүй байгаа л та. Энэ дээр ерөөхдөө болохоор нөгөө нэг би тоон дуртай хүн харахгүй болоод монголчууд энийг бол ойлгохгүй. Энийг хардаа ерөөхдөө 95-аар энэ макро түвшний хүн болгоно нөлөөллийг мэддэг. Тэгэхээр энэ дээр батлагдчихж байгаа байхгүй 94.5%-аар
энэ макро төрөн бид өртсөн гэж одоо Орос үнд нөлөөлт юм байна гэж баталж байгаа. Энийг болохоор хүн болон мэддэг учраас нэг яриад байгаа. А микро түвшинд ямар зүйл яаж нөлөөлөхийг харъя гэсэн шүү дээ. Тэгэхээр би 100 одоо энэ нэг миний сонгож авсан байр рэндомор сонгосон уу? Тэг 100 Орос сууцыг сонгож авч чаад нөгөөдхөө одоо нэг шиг байдрам тийм ээ. Ийм одоо юм сонгож аваад. За тэгээд ингээд харсан чинь энэ дэр нэг жоохон 3 бедрум айгу эрэлттэй. Тий. Би ч одоо 3 бедрум авцсан чинь надад манайхаас өөр нэг ч тийм 3 бедрум. За тэгээд би энэ дээр болохоор ингээд нөгөө жоохон статистикийн алдааг нь гараад тэгээд алдааг нь багасгаад алдааг нь засаад ингээд хийж байгаа юм л да. Тэр одоо үр дүний нэг байгаа. Энэ дээр юу гэж нэхэр ерөөхдөө болохоор нэг 10 функц авсан байсан шүү дээ тий. Тэрнээс ерөөсөө энэ 3 функц л ерөөхдөө Орос улсны шууд нөлөөлж байгаа байхгүй юу? Тэгээд энэ дээр болохоор за эхнийг нь болохоор за тэрэстэснээс хэрвээ гэдэг. За тэгвэл энэ юу гэсэн үг вэ гэхээр за тэрэстэснээс хол байрлах тусам юуны урж байна. Одоо энэ дээр болохоор $181-оор ер нь 10 минут алхахад 15-аас дээш минут алхавал бүр туризмын навс ундаг. Тэгэхээр энэ дээр шууд ингээд энэ дээр $181-оор одоо тэр байр нь одоо ингээд шууд буурахад төлөвлөж чинь гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр одоо энэ шоп ритейл энэ хөдөлтөйтэйгээ ойрхон байвал ойрхон байрлал гэсэн ингээд $123 ойрхон дэлгүүр сургууль байгуулагдаад ирэхээр л туризм өсчдөг. За тэгэл нөгөө нэг A-zone бас аягүй чухал юм билээ. A-zone энэ гурав бол ингээд ер нь бол шууд A-zone гэдэг нь одоо хотын төвөөс хэдэн километр дотроо гэж. Энд нөгөө нэг хизээч үнэн бурдгүй дүүрэг гэж яддаг шүү. Монголоор бол нөгөө 13 Чингис сквер хаан. Тий, яг тэр байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ гурав ингээд батлагдаж байгаа. Нөгөөд бол яг нөлөөлдөг ч гэсэн метр квадрат бол тийм амар тийм юу биш үү тий. Тийм метр квадрат бол амар биш үү. Тийм локейшн л та. Тэгэхээр энэ гурав бол одоо ерөөсөө хамгийн их локейшн. Тэгээд энийг би нөгөө ингээд яг хэдэн үгээр яаж гэдэг интернет ингээд. Би болохоор яг юм нөгөө нэг судалгаагаар биш ч гэсэн нөгөө жоохон хантай мэдрэмжээр ингэж. Тэгэхээр миний энэ яг ингээд нөгөө тоон дүнгээр статистикийн дүнгээр ингээд батлагдчихж байгаа байхгүй юу. Тэгээд яг дүгнэлт нь болохоор одоо ингээд housing price яг хөө гэдэг энэ зүйл нөлөөлдөг. За микро түвшний зүйлэл сүүлийн 5 жил үний ер нь бол хүмүүс чинь сайн буурчин гээл яг энэ оны ихэр чинь ер нь аюу олон хүмүүс явсан байхгүй. Арцсан байгаа хүмүүс бол буурсан ч байсан гэсэн байнгын туризмын орлого татдаг. Одоо нөгөө хэрэгсэл маягаар ашигладаг хүмүүст бол тэр чинь нөлөөгүй. Би нөгөө оны ихнэр хийсэн болохоор эн чинь тэр үед яг би миний төсөөллөөр би чи өөрөө нөгөө үн буурах чинь гээл мэдээлэлс хэвлэл мэдээлэлс мэрэгдээд авч байгаа шүү дээ. Тэгсэн чинь судалгаа хийгээ утсан чинь өснөгээ гараад ирэхэд би өөрөө гайхаад. Тийм. Би өөрөө гайхсан байхгүй. Би чинь ингээд нөгөө нэг нийтээ хасаач юм тэдүү буурчлаа гээл нөгөө амар юм яагаад байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ үеж л өөрөө яг энэ сэдвийг барьж аваад профессортойгоо ярьж аваад Сидней бол буун гэж аахгүй. Тэг хүмүүст нь гэж гараад ирэнгүүт нь бүр гайхаж байгаа юм чинь. Хүрээслэх хүн олон гэж зов. Тэгэхээр энэ дээр иргэдээ яг юу гэхээр нөгөө нэг одоо яг л салбартны ажилтны хүмүүс бол ингээд мэдрэмжээр гэдэг зүйл нь ингээд судалгаараас батлагчлаа юм л та. Тэгээд ч бодсон өсдөг юмруу л мөнгө ийсэн дээр байгаа. Тэр Монголд ингэж өсөгдөг хэрэгслүүд нь аюу хэцүү. Монголын үйл хөдлөлтөө зөв боловсруулалтаар явах байгаа учраас тэгээд баг анх авсан хүнээсээ буурнуул гэхээс өсдгөө тэрийг хөрөнгө оруулалт гэж тооцоход хэцүү. Тэгээд ердөөсөө манай барилгын чанар өөрөө муу. Хоёрдугаарт нөгөө цаг агаар маань хатуу учраас барилгын чанар шууд нөлөөлдөг. Мянга сайн барьсан ч гэсэн үзэмжинд дандаа хагарал цемент заяа. Тэр нөгөө амар бороо шороо салхи хүүтэнд тэгээ шууд гадна үзэмж унангууд үн дагаад ундаг. Тэгэнгүүтээ шинэ барилга баригдангууд өмнөх жилийн барилга шууд хуучинд ордог. Тэгээ шууд хамгийн богдоо жилийн дотор бол 10-15 сая төгрөг бол зүгээр л шууд ингээ урсгачл байдаг жил явах тусам. Тэгэхээр яг гадаадд хөрөнгө оруулалт хийх нь зөв боловч эвээ олохгүй ч юм уу эсвэл нөгөө нэг хэтэрхий өвчтөн нийгэм чинь яг нөгөө нэг юмнууд нь тогтцсон байгаа гэдэг чинь хин хэндээ хэдэн өөх эднэр нь тий. Сетап болтой. Тэгээд дээр нь яг Сидней чинь нөгөө нэг хүн амаа хэтэрхий өсөх гээд байгаа шүү дээ. Ер нь бол өчигдөр хэдэн сая мигрант аавна гэж ярьлаа. Одоо нөгөө тэтгэврт гарах цаа хүмүүстэй одоо мөнгө үйлдвэрлэдэг хөдөлмөрийн хүч нэмэх гээд ер нь бол жил болгон 400 мянган гадныхын тийм хэлсэн шүү. Тэгээд хүн ам нь ер нь бол найдвартай өснө гээд тэр нэг статистикийн баахан тоо баримт танилцуулаад байна. Тэгээд хүн өссөн ирнэ барилгажилт шинэ
барилга байх төсөөллүүдээ бүр 40% болгоцсон. Тийм үү. Тийм. Тэгэхээр байрны үн Тэгэхээр байгаа хэдхэн байрных нь үн яаж ч утсан өсгөн тодорхой байгаа. Тийм одоо яг бас тэгж харагдаад байгаа байхгүй. Одоо ингээл Сидней ч өөрөө 4.5 сая хүнтэй тий. Тэгээд өөрөө Австрали сая оюутантай гэдэг байна шүү дээ тий. Тэрнээс ч бараг 70-80 төгрөг Сиднейд байдаг үлгэртэй бодвол. Тэгээд дээрэс нь одоо нөгөө нэг рефужи хийж орж ирсэн нөхдүүд байна. Тэгээд завин дээр суугаа ирчихэр чинь та нар шиг зовхгүй PR авдаг гэсэн. Та нар завин дээр сууж ирэх үгээс ярьж байгаа. Тэгээд ингээд бодохоор зүгээр явах ингээд нэг хайр тонцоо гарангуут л ер нь бол амар бодлоо явуулаад байгаа юм л та. Тэгэхээр яаж ч утсан чи юу судалгаан дээр үндэслээд байр эвэн олддог бол уучраа мэддэг бол авчихсан гэдэг дээр бол чи өөрөө бүр аюу мэдлэгтэй суурьтай орж ирж байгаа юм биш үү? Тийм, ер нь бол тийм гэсэн үг тийм. Тэгтэл чи яг одоо яг энэ дээр яг би нөгөө чи бүр детальчаас дүүрэг хийх үлээж бүтэхгүй том ажил болно шүү дээ тийм. Би ядаж өөрийнхөө амьдарч байгаа дүүрэгт хүртэл судалгаа хийж болно. Болно шүү дээ тийм. Тэгж болоо өөрөө яг юу яхаар боллоо бас сайн судлаа шүү дээ. Яг байр хаана яаж авах вэ? Хаана үнэс. Тэр бол байхдаа бүтэн тэр байгаа газрынхаа нэг байдгийг судалж ирсэн. Бүр байнгын Тэгээ авбал ер нь 2-оос дээш бүр арга ядлагт 3-оос дээш бедрумлах юм бэл. Тэгжээч нөгөө нэг хүчээр үнийн өсгөж түрээсээ орлого даабалдах триплдах боломжууд нь арай нөгөө опшн сайтай. Тийм бай тий. Тэгэхгүй болохоор би ч бас л нөгөө нэг бедрумээс эхэлчихэл тэгэл яг үнэн өсгөө байгаад байдаг. Үнийн өсөлтөөс мөнгө олж байгаа. Тэрнээс яг нөгөө нэг түрээсээ хэтэрхий даавалдах боломж нь айгуу жоохон стандартанда нийцэхгүй. Олон их зай сайтай бол янз янзаар нөгөө партишн үсгэж мөсгтөр стандартын дагуу юмнууд хийхэд арай түрүүн та нөгөө нэг юмсан 3 таны нэг байр байгаас тэр томдоо гэсэн юм уу бараад байгаа гэсэн юм уу? Үгүй тэр чинь арай өстө миний авч чадж байгаа максимум одоо нөгөө чадамжаа тултал нь тэр чинь авах гэж баяжгцсан ганцаархнаа тэгээд өчнөө зээлнэл авчиж гарч байгаа шүү дээ. Тэг яг тэр үеэр тэнийг имсэж чанд хэлэг буюу нөгөө буруу өрөнгө оруулалтад хийгээд тэгээ яг нөгөө мөнгөө салгаж авах гээд одоо нөгөө буу юм болж үлж. Тэгээ яг тэр үеэр надад нэг 100 мянга гаргаж шидчих хүн яг ойр орчинд маань үтсэн чинь байдгүй. Тэгээ нэг гүйж байгаа эргээ харсан чи хинч идэггүй гэдэг шиг одоо нөгөө байнга би ирүү ингээд чирээ яваад байсан бол те дөхүүлсгийгээд ойлгуулаа тэр 100-ийг чинь гаргаж шидчих хэмжээний чадaltaй хүмүүс үйлдвэрлэсэн байсан бол гэж аюух бодсон байхгүй юу. Гэхдээ яг яаж игээд нэг юм нохоо амарт өрхөр гээл тэгээд нэг юм авсан л да аюу сонио юм сонирхолтой юм нөгөө нэг би ингээд бизнес зөвлөгч гэх юм одоо нөгөө би чинь ингээд аюух хэмжээний нөгөө нэг том тоон дээр чинь хүн чинь хямран штэ. Тэгэд би чинь бас яг ингээд нөгөө харцсангуу бас нэг гэр бүлийнхэн дотроо ч юм уу таньдаг хүмүүсийнхэн дотроо хамгийн нөгөө highest achiever чинь хамаагүй муугаа үзүүлж болохгүй бас нэг муу зам байгаа штэ. Чадахгүй бийжж бардам зантай. Тэгээд би чинь нөгөө сэтгэл зүйч авдаг байхгүй юу? Аюусэн амьдралдаа авах удаа. Тэгсэн сэтгэл зүйч маань надад 100 сая төгрөг зээлдүүлээд. Аюурсэн зэ Монголд бас тийм мондөг хүмүүс бид юм бэл. Манай тэр сэтгэл Монгол сэтгэл зүй 100 сая гаргаж өгөөд миний хийж байгаа юмд итгэл үнэмшил өгөөд миний байрыг авахд туслаад. Тэгээд тэр хүндээ би одоо нөгөө аюу богинохоо хугацаанд буцаагаад нөгөө юм хүнд туслаад. Би таны комедиг чи харсан юм нэг хөөсөн тий. Тий, би ч одоо амар явах юм байна. Би мэдсэн байна. Тэгээ би ч одоо ингээ хэрэг би тэгээ би буцаагаад энэ 100 мянган хүмүүсийн чинь үйлдвэрлэх гэсэн чинь нөгөөдүүлэх чинь нөгөө чанаржуулах гэхээр нацыг ингээ тархин дотор байгаа юмыг overnight шууд ингээ хийчих чаддгүй нөгөө трейс үлдээдэг үйзээ ингээ сурч исэн юм болгоно ингээ дата үлдээгээд Монгол контент үлдээгээ явсан бол ингээд араас маань ингээд ядаж түшилцэх тий нөө фоллоу хийгээд ингээд шат дахиад явахт нь арай нэмэртэй байх үе. Би ч одоо юу ч нөгөө үлдээгээгүй хүн чинь одоо чанд ингээд ярих гэхээр ахаал ихнээс нэрлэлтэй юм шиг ингээд тэгэл дахиад чанд ярих гэсэн ахаал ихнээс нэрлэлтэй юм шиг тэгээ зурагцсан байд шиг ингээд нэг хоёр хүнд ярьснаад залах урч штэ. Тэгэхээр чинь энэ чинь айгүйх нөгөө контент байнг үлдээж явах хэрэгтэй байна. Ямар нэг юм одоо хоёулаа өчигдрийн семинар суулаа гэхэд ингээд араас нь ийм ойлголт авлаа. Минийхаар бол ийм байна. Эднэргээ заавал тэгж үлдээж явах хэрэгтэй байна зөө юу. Тэгжээж монголчууд чинь дараа дараагийн үеийн чанарчаад явхад арай нөө дөхөн болох юм байна. Тийм байна. Замаа татуулах нь. Зөв. Замаа айгуу сайн зөв замаа
тавьж явах нь. Тэгэхээр юм ментор, коуч эдгээр чинь бас яг энэ контентын үйлдвэрлэгч нар тэрийг бэлэн контентоо сайн хүргэж тийм чи ерөөсөө тэр чинь тийм 5 жилийн өмнө би Лондонд очихдоо уулзчихсан. чинь тэгээд шууд контентууд нь ерөөсөө л нөгөө нэг сэдвүүнөө дандаа лайв байгаа юм биш. Гэхдээ тэрний даваа тал нь нөгөө аягүй мөнгө төлж нөгөө тийм бэлэн багт шууд нэгдээд тэр баг нь угаасаа нөгөө ямар сетапаар яах вэ, яаж хүргэх бүх юмнууд нь биелэн бид нар шиг ингэж скретчээс эхлэхгүй шүү дээ. Тэгээ нөгөө орчуулгаасаа игээд өөрөө идэвхтэй хөдөлмөрлөө. Гэхдээ асар их хөдөлмөрлж байгаа. Би тэрийг бол аяагүйсаа үнэлж байгаа. Тэр бол маш их хөдөлмөр дээрээс босч байгаа. Зүгээр нэг орчуулгад хүртэл ийм их цаг орно шүү дээ. Гэхдээ тэр бол бас хүнд хүрч чадж байгаа. Тийм үлээ тий. Тийм. Одоо монголчууд маргааш илүү. Маргааш нэг арга хэмжээтэй гэсэн чинь нэрээ. Тэрэн дээр нь би одоо яг энэ нөгөө money budget эднэр чинь монголчуудад сайн танилцуулах энэ өмнөгөө курс шүү дээ. Тийм. Тэгэхээр нөө мөнгөтэйгөө яаж одоо мөнгийг яаж хүндэлж сурах вэ? Бидний нөө мөнгөний талаарх нөө буруу ойлголтууд идэг шүү дээ. Нөгөө шуналтай байж болохгүй. Одоо мөнгөтэй хүнийг үзэн яад ч юм уу тий. Тэд нарыг чинь одоо нөгөө нэг яг зөв голдролоор нь яаж ойлгож, яаж хүндэлж, яаж өөрлөгөө татаж одоо зөв хэрэглэх хэрэгтэй. Энэ чинь бол хэрэгсэл болохоос биш яг бас тусдаа бие даацсан бидний одоо дарамтлаад идэг юм биш байгаа байхгүй юу? Тэгээ тэр талаас нь нөгөө нэг тий одоо бид нар ихэнх нь ингээд надаас аягүй хүмүүс мөнгө гоох юм аа аягүй сайн. Уул нь би ч юм бол шал өөр дэрэгдэн бүр өчнөө ард нь олон тийг нэмсэн тоон дээр чинь бас ингээл хөрхөн чартагаа яваад байгаа шүү дээ. Тэгч өөрх юмдад ингээл нэг хэлсэн ярьсандаа ич чадахгүй. Яхаа надад бол тэдний гуугаад байгаа мөнгө нь нэг том тоо биш л дээ. Тэгтэл нэг цөө хэдэн мянга өгчдөг. Гэтэл чинь өнөөдөр чинь тэрийг нөгөө хэлсэн ярьсандаа цагтаа өгчих гэхээр тооцоонууд нь зүрөөл ингээл миний юмд нөлөөлөөл тий. Нэг 10-аад хүнд шогтчиход би чинь бас ингээд тэрүүгээр чинь өөр юм төлөвлөсөн орж ирэхээр нь тэгнэ ингээд гэсэн юм чи бас зүрээ өчсөн шүү дээ. Тэгэл гих мэтчлэн ингээд нэг нөгөөдөө ингээд жижигхэн юмнаас үлд ингэж нөлөөлөлөд байгаа байхгүй юу. Тэгэхээр хашруудыг бас жоохон мөнгөө зүү удирдаад одоо нөгөө өгнө гэсэн бол өөх цагтаа өөх хэмжээний юм бэлэн байж ах хэмжээнд бэлтгэх систем байна гэж хараад байгаа байхгүй юу. Тэг би бас ингээд өдөө хүртэл зөндөө олон хүнд одоо бэлнээс тасалж исэн, бэлэн босоорч тасалж исэн. Тэгээд зарим нь болохоор нөгөө санхүүгийн тал дээр ялтчгүй юм нөгөө сургуулиар заадаггүй, амьдралаас ингээд зарим нь өөрсдөө туршаад сурдаг юмыг бас зарим магадгүй хилүүлж ойлгохгүй гэдэг гэж магадгүй гэж боддог байхгүй юу. Насанд хүрсэн аав ээж нь хизээч сайн байгаагүй бол хүүхдүүдэд тэрийг бас ингэж ингэдэг гэж заахгүй шүү дээ. Тэгээ аав ээж нь ч өрөнд ормохоо хөрөнгө гэж үзээгүй, бизнес хийж үзээгүй, одоо капиталист нийгэм мэдхгүй, хөрөнгөтний оронд юм яаж зохион байгуулагдгийг мэдхгүй, яалтчгүй бид нар ч аюу их юм catch up хийх хэрэгтэй нөхдүүд яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр энтхийн юмнуудыг ингээд мөнгөтэй ингэж харьцдаг шүү гэдгийг өнгөө заагаад өгөө гэсэн хүмүүс байгаа дэр нь хэдүүл байгаа нөгөө семинар зохион байгуулад нэг монголчуудыг өрхийн төсвийг гаргаж өгöd. Тийм. Тэгээд тэр өрхийн төсвүүдэр нь би нөгөө бас ийм тоглолт хийх гэдэгхгүй юу. Би ч одоо нөгөө нэг $18,000 хэмжээний эргэлт одоо нэг картан дээр ичих юм бол point нь цуглаад надаас хардаа нэг $250 дурын дэлгүүрээс юм авах юм орж ирдэг байхгүй юу. Тэгээд жилийн нөгөө 180-ын картны урамжнаас нөлөөлчтэй. Тэгээд тэр 18,000-ын сейлс хийх гэхээр чинь би тийм амар зардалтай амьдардаг хүн биш. Ганц нэг хүүхдийн сургалтын төлбөр төлөвлөл яваад өгчдөг байсан. Гэхдээ одоо бол миний хараад байгаагаар ингээд гэр бүлүүд ингээд төрсөн өдөр юм уу тэмдэглэх ч юм уу шинэ жил тэмдэглэх үеэр ингээд алкогол айгүйх авдсан байх. Тэгсэрнээ сарда бас ингээд $1,000 $500 иддэм байх. Тэр шопинг картуудах нь хямдрал нь надад байгаад байгаа байхгүй юу? Одоо кино үзье гэвэл 30% хямдрал, IKEA-гийн 40% хямдрал, тавилга авъя гэвэл тэгэл тэр хямдралуудыг нь яг зарцуулах хэмжээндээ зарцуулах, гол нь тэр зарцуулах $100 юм 100-аар төлж авахгүйгээр надаас ингээд $70-90 төлж аваад 100-ийн хэмжээний одоо бэлгийн картаараа 100-ийн байргаа авахгүй юу. Тийм юм бас автоматжуулмаар байна. Харин тий. Тий. Тэгээ Монгол бас их сайн бүлэглэх хэрэгтэй байна наатан дээр чинь олуулаад. Цэг гарах.